За Монгол цэргийн стратеги байлдан гэсэн сэдвийн явж байгааг бас үзэгчтэй сануулъя. За тэгэхээр өмнө хоёлоо ярьсан дээр дайсны цэргийн удирдлагыг устгах гэдэг. Тэгээд нөгөө цэргийн хүчний харьцаа гэдэг сэдв ярьсан байгаа. За одоо цэргийн тагнуулын үйл ажиллагаа гэдэг бас Монгол цэргийн монголчуудын байлдааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг байсан. За энэ талаар яриага эхлэе. Тэгээ ер нь монголчууд альва байлдааны үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө бол олон тооны тагнуул туршуул илгээдэг, дайсныхаа байр байдлыг тагнаж мэдэх их чухалчилдаг байсан харагдаж байгаа юм. За энэний тулд эхлээд хамгийн түрүү яг хөглөр худалдаачдаг ашигладаг. Ер нь Ведро урдгын номон дээр бичсэн байдаг. Та хээр тард явж байгаа худалдаачин бол таны хамгийн сайн найз монгол хүн гэж. Яг тэгвэл монгол хүн худалдааны замыг хамгаалдаг, тий? Худалдаачдад мал хүнс нийлүүлдэг, ус судгаа зааж өгдөг. Тэгээд тэрнтэй худалдаачнтайгаа найз болоод тэндээс худалдаачны ярианаас нөгөө тэр улсынх нь нөхцөл байдлыг тагнаж мэдэх. За тэгээ айжимда нөгөө худалдаачнаа өөртөө илсүүлж авдаг. Илсүүлж аваад худалдаач нь бүр даалгавартаагаар буцаж явдаг ч гэдэг юм уу. Эсвэл өөрийнхөө хүнийг худалдаачны дүрээр нөгөө байлдах гэж байгаа улс руугаа тагнуулаар илгээдэг. За тэгээ тэр худалдаачтайгаа ашиглаад дайсан улсын дотор байгаа нөлөө өгөхийн ноёдууд тий томоохон худалдаачдыг илсүүлж авдаг. Одоо үлгэрэлж хэлэх юм бол жишээлхэд Махмуд Ялваач гэдэг нэг худалдаачин сүүлд нь Монголын их том ноён болсон шүү дээ. Махмуд Ялваачийг одоо хоризмын дай эхлэхээс өмнө талдад оролцсон байна гэдэг ч одоо ухаандаа Оростой байлдах гэж байхдаа Олег Дерипаскаг өөрийнхөө тагнуулахад авчиж байгаад адилхан байхгүй. Яг тэгвэл хээр тал руу хэдэн зуун тэмээ ачаа гаргаж чадах одоо худалдаачин гэдэг бол тэр үедээ л олигарх байхгүй. Тэгээ олигарх гэдэг чинь мөнгөтэй хүн гэдэг чинь одоо гэр орноор олон хүн цуглуулан дайлан мэдээлэл гэж аюултай юм болно үстэй тий. Тэгээ тэрийг монголчуудтай хуваад гэд ингэж за тэгээ тэр үгээр чинь дайламдуулаад дайсны дотоод улс төрийн нөхцөл байдлыг тагнаж мэдж байгаа. Сөрөг хүч нь хэн бэ? Тэгээ сөрөг хүчнийг нь тагнуулаар ашиглаж болох уу? Эсвэл дайсны эсрэг бослог гаргаж болох уу? Дайсны дотор юу одоо бие биендээ үлэгдэх байдлыг одоо бий болгох гэдэг ч юм уу. Ийм үйл ажиллагаанууд давхар явж байгаа байхгүй. Хоризмын дайныг одоо эхлэхэд бол жишээлхэд монголчууд Сүфийн урсгалын дэрвишүүдийг энэ хоризм шахыг эсэргүүцдэг юм байна гэж мэдээд тэгээд дэрвиш гэдэг чинь одоо манайхаар бол бадарчин. Тэ? Тэгээд тэднийг ашиглаад тэднээсээр цуу яриа дараалгадаг. Яжууж мажууж гэж одоо аймаар өмтөд ирж гин эднэртэй байлдах ямар ч арга байхгүй. Тэрний урд бууж өгсөндөө ирч гэдэг юм уу. Ийм одоо суртал ухуулга явуулахад тэр дэрвшүүдийг ашигладаг байсан ч гэдэг юм уу. Тэр бас үрд нь хөлөгөөгийн аян дайны үед устгасан асасинууд гэж низаритуудын сект байгаа шүү дээ. Тэднэртэй бүртэл холбоотойгоо авсан баримт байгаа даа. Хоорондоо загтлаар хэлцаагаар холбоод. Яг гэвэл асасинууд бол хоризм шахын эсрэг ажилдаг өөрөлдөл дайсны доторх сөрөг хүчээ бүгдийг идэвхжүүлэх ажил энэ давхар хийж штэ тий. За тэгээд тэрнээс гадна одоо худалдаачдаас гадна цэргийн тагнуулууд явж эхэлж байгаа юм да. Ер нь бол нөгөө хоризм дайныг эхлүүлсэн шалтгааныг Отрархтад Монголын 400 худалдаачныг цаадалсан явдал гэж одоо үздэг штэ. Тэгээд энэ Отрархтын захирагч Иналчик Каир хаан өөрийнхөө хаанд тайлбар явуулсан баримт байна. Тэрэн дээр бол Монголын худалдаачид хотын хэрмийн урт зузааныг алхаж хэмжиж байсан гэж. Тэгэхээр тэр дотор худалдаачин биш нөхрөөр явсан маш тодорхой байна. Эсвэл одоо юу гэдэг нүүдэлчин хүмүүс хэрэм хараад гүйн ямар аймаар байгууламж вэ? Энэ хэдэн метр уртын хэдэн метр өргөн хэдэн алхам өргөн ингээд сонирчрахад үзчихсэн ч юм уу. Би бол тэгж бодохгүй байна. Тэр мэдээж хэрэг юу байсан бах. Тэгэд энэ дотоод зөрчлийг ашиглаж байсан одоо мундаг жишээг хоёлаа одоо энэ Алтан улсын дайны үеийн жишээгээр ярьсан шүү дээ тий. Орж ирэнгүүтээ хятангуудыг тоноо улсыг устгасан зөрчдүүдийн ноёлж дарангуулж байгаа нөхдүүдийг чинь бид нар дарна гэд. Тэгээд одоо тэр олон илүү чуцаа, илүү ахаа, илүү тухай, илүү илүүгээ шимо мянган гэдэг одоо энэ олон хятаанууд Монголын зэрэгт одоо үйлчилж Монголын талд байлдаж хийж байгаа энтер гээд.
тэр үед гоо хятадуудыг та нарыг одоо ингээд дарлаад байгаа зөчтүүдийг чинь бид нар дарах гэж яваа штэ. Та нар энэний төлөө амиа өгөх гэдэгтэй яад ингээд. Тэгээд одоо Ванчи, Жанжин, Шитянцэ, Чанжоу, Юнши гэдэг их олон хятад жинжид гарч байгаа. Монголын талд үйлчилж байлдаж байгаа хөө. Ванчи бол одоо их олон Алтан улсын их олон хотыг авахд гавьяа агуулсан сүм улсад одоо Чингис Монгол цэргийн элчээр хэд удаа явсан, Тангадын дайнд бол их гавьяа агуулсан. Энэ Шитянцэ гэдэг хүн бол одоо энэ хойд хятадыг байлдан дагуулахад бол их олон хотыг одоо эзлэхэд оролцсон. Чанжоу гэдэг бол энэ чинь Хубэй мужийн хүн. Энэ бол ингээд нөгөө эхлээд Алтан улсын эсрэг тариачдын бослог гаргаад тэрийг толгойлсон хүн баггүй. Тэгэнгүүт тэрийг Чингис хаан талдаа татчихваад тэгээд нөгөөдөл чинь Монгол цэрэгтэй хамсраад зөрчтэй зохио явуулсан ч гэдэг юм уу. Ийм одоо энийг одоо юу гэмээр стратегийн тагнуулах гэх юм уу та тийм. За тэгээд дараа нь цэргийн яг тактикийн тагнуулалт эхэлж байгаа. Тактикийн тагнуулалт бол эхлээд заншлаач нар эхэлж явж байгаа. За тэгээд заншлаач нар чинь нэгдүгээр за дайсны цэргийн байрлалд хүрэхэд хаана ямар зам дээр ямар худаг ус байна. Мал бэлчих бэлчээр хаана байна. Ингээд тэдрийг нь тэмдэглээд ингээд юу яа. Тэгээд одоо дайсны цэрэг одоо тэр байрлалд байна. За тэгээд тэр байрлалд байгаа дайсны цэрэг ямар хүчтэй байна. Хот нь ямар бэхлэлтэй байна. Энийг нь бүгдийг тагнаж мэддэг. За тэгээд их цэргийн давшилт эхлэн штэ. Давшилт эхлэхэд нөгөө заншлаач чинь гинт хэсэг бүлгээр үзэгддэг. Тэгэл нөгөө сандарсан дайсан чинь энд бахан Монгол цэрэг явж байна. Энд бахан Монгол цэрэг явж байна. Тэгээд нөгөө дайсны цэргийн хамгааллагч ингээд суужсэн чинь энд ч явж байна, тэнд ч явж байна. Гүнчтүүд хаанаасаа хичнээн юм ороод ирвэ гэдэг ингээд нөгөө тоо тамшгүй олон дайсан, тоо тамшгүй олон чиглэлээр ирж ийн гэдэг ийм одоо юу ийм үзэгдэл байсан байгаа. Тэр үед мэдээнүүдийг харж байхад бол энэ чинь дайсны цэргийн байрлалыг танихаас гадна өөрийн цэргийн хөдөлгөөнийг бас давхар хийж байгаа. Сүрэг тагнуул өгөх юм уу? Тий одоо мягмар сүрэн мянгатаа аваад хожинд руу давшсан шүү дээ. Тэгээд нөгөөдөг чинь замдаа дээр мийгээд өөр тийшээ алга болох юм бол нөгөө заншлаач нар харж байгаад дөрүүгээ мэдээлж байгаа. Хөөш нөгөөдөг чинь нөгөө байлдааны зорилгоо хайчаад энийг дээр мийгээд авах гэж байна. Тэгэнгүүт нь илчирээд мягмар сүрэнг 1080-аас нь хосч яад орноос нь отхон бээрээ 1080 болгож тавиад. За чи цаашаа яв гэд ингээ явуулдаг. Та эсрэгээр нэрэж. За. Өөрийгөө бас гоёр нь тавих гэдэг шүү дээ. Юуны бас Чингис хаан тэрнээс гадна эднэр чинь бас дайсан давшаад ирэх юм бол худаг усыг хордуулах гэх мэт хорлон сүтгэх үйл. Тийм байна. Хорлон сүтгэлийг бас их. Тийм давхар явуулж байгаа. Тийм байна. Логистикийн хүндрэл үүсгэх. Тийм байна. Чингис хааны бас байгуулсан нэг тагнуул цэрэг Тамачи. Тийм Тамачи. Тийм Тамачи. Тамачи цэрэг бол одоо тухайн одоо ерөн зөвхөн эзэнт гүрний хувьд бол хил язгаар нутгийг сахин суудаг. Тэнд одоо дүрм журмыг одоо хэрэгжүүлж идэг. За зарим тохиолдолд бол бараг татвар матвар цуглуулах ажлыг хийгээд байгаа. Тэгээд энэ яг Тамачи гэдгийг зарим нь бол энэ тамга барьдаг гэсэн утгаар нь Тамачи гэж хэлсэн байдаг. За зарим эрдэмтэд энэ Базарсүрэн тэр бол ан авын үлдэж орхисон газар ингэж хурааж хамж авахыг тамах гэж хамгаалал талаар тий тамах гэж монгол хэлэн дээр хэлдэг байсан. Тэрнээс гаралтай гэж ингэж тайлбарласан юм би. Тэгээд одоо нөгөө дөрвөн дуурууд дээр хоёулаа ирсэн шүү дээ. Чингис хаан Алтан улсын гол хүчийг буцагчаад нутаг уцахтаа Монголд нэг 20,000 зэрэг үлдээгээд явсан гэж тэрийг Тамачи зэрэг гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр чинь яаж байгаа юм гэхэлэр үндсэн зэргийг буцагцсан үлдсэнийг ингээд хамж яваад захиргаанд оруулах зорилттой цэрэг үлдэж гин гэсэн үг л дээ. Тэгээд Тамачи цэрэгт энэ одоо бас судлах ёстой сэдв. Энэ цэрэгт одоо ингээ юу гэдэг юм бэ? Торгуулийн маягаар ордог байсан юм уу гэж бодохоор мэдээнүүд харагддаг. Жишээлбэл Хевчагийн аян дайны үед гүйг нөгөө баттай муудалцаад нэг найран дээр бат төрүүлж өг хэлсэн гэд энэ хоёр ч муудалцаад тэгээ гүйг буцаад ирдэг штеп. Тэгээ гүйг буцаад ирэхэд нь өгөөдөө хаан гүйгийг зэмлж донгодож
хэлж байгаа үгийг нууц төвчөнд бичсэн баг. Энэ төрөмгийн авирт гүйг хэний үгийг сонсцоход задарч ах хүнийг ам дүүрэн өгүүлв. Ганц өндөг мэт өмхийртвэ. Мөнхүү ах хүний өвчүүнд дайсагнан өчөрөх хажуу гэж. Толгоон туршуул альгин чуулгаж тавьж 13-ных нь хумсыг хүртэл уулс мэт хот болгосуудад авируулъя чамайг. Сэргийлэн хамгаалах тамаа болгон тавьж 5-3-ных нь хумсыг тамтартал давтаж нүдэж хийсэн бат мөх хэрэмт балгасуудад авируулъя гэж. Тэгэхээр энэ нэг тургуулын сүмэн шиг юм сонсогдоод байгаа үст те. Гимбруу виси этгээдэг авчиж. Тэгээд энэ тамачи зэрэг гэдэг нь бас энэ хот болгосууд руу дайрахад тэргүй үгнэнд явдаг гэж юм шиг. Ийм юм харагдаад байгаа. Өгөөд хаан өөрийнхөө хийсэн 4 сайн үйл, 4 муу үйл гэж нөгөө хэлснийг нуус товчонд бичсэн байдаг шүү дээ. Гэхдээ тэрний нэг нь зүгт хот болгоснуудын иргэнд толгойн туршуул альгинч тамга барих тамаачин томлон тавьж улс иргэнийхээ хөлийг хөсөрт гарыг газар тавиулж амар амгалан болгов би гэж. Тэгэхээр зэрэг тэр бол ингээд журам сөхүүлэх цэрэг байгаад байгаа үст. Энэ хот болгодод ийм тамачи суулгасан юм аа гэж ингэж хэлж байгаа. Одоогийнхор юу юм? Одоогийнхор зүрлэл цагтаа юм. Цагтаа гэхээр эн чинь тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаа толгойн одоо байлдааны ангийн үүрэг гүйцэтгээд байгаа янз янзын л үүрэг гүйцэтгээд байгаа юм л да. Тэгээ энэ чинь манай түүхчдийн зарим нь бол хамгийн шилдэг сайн ажлуудыг энэ одоо юу сонгож тамачи болгодог байсан гэж бичээд байгаа. Нөгөө талаас өгөөд хаан болохоор энэ муу цалгийг тамачи болгож шийтгэе гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэнд янз янзын хүн ордог байсан байж тарах гэдэг юм л да. Бас аргагүй л дээ хүний нутагт үүрэг гүйцэтгэн гэдэг чинь бас нэг хүн болгоны ч үсгэж л биш баг тийм. За ар гэргүй авгаа хүүхэнгүү хүн бол одоо хүний нутагт ноён болох нь сайхан байж магадгүй тий. Ар гэртээ аав ээжтэй хүн бол бас хүний нутагт тэгээд олон жилээр суугаад байх ч бас сайн ажил биш л байгаа л да. Монголын нөөц төвчөнд энэ тамачи цэргийн тухай тэгж байгаа. Багдад бол бас газар энэ сайн, эдэн сайн гэгдмүү гэдгийг мэдээд өгөөдөө хаан зарлиг болгохдоо Чармаган хорчийг тэнд нь төлөөлөн захирах тамаа тушаалд сууж, тамаа гэж байна. Тушаалд сууж шар алт, шармал алт тэргүүтэн алтад торгой, алтан утас дардас, сувд тан, хүзүү урттай хөл өндөртэй араб мөрд тэмээ жил бүр бидэнд хүргүүлж байх тун гэж. Тэгэхээр энэ нөхөр татвар хураагаад байгаа биз. Бас Чармаган тэнд суучаад хааны нэрийн өмнөөс татвар хураагаад яаж байгаа штэ. Одоо тэгээд жишээлхэд Осетууд, Саксинууд, Болгар, Киев тэргүүтээ хот болгоснуудын иргэдийг илсүүлэн дагуулж эзэлсэн газрыг төлөөлөн захирч суух даргаж тамачи нарыг томлон даваад буцуу гэж. Даргаж гэхээр захирагч, губернатор яваад байна тий. Тамачи гэхэлэр тэрний аппарат болтой юм яваад байгаа харагдаж байгаа. Урд төрөө зөрчид солонгос руу аяндаа зэрэглэн мордсон. Жалаартай хорчин гизэг болгон эсвэдэр хорчийг аяндаа цэрэглэн мордуулж түүнийг тэр газартаа тамаа болон суудгаа юм зарлиг болов гэж. Солонгосыг эзлээд эсвэдэр хорчийг за чи наана тамаа болон суу гэж. Зэрэгтэйгээ тэгээд солонгосын нөхцөл байдлыг зохицуулж байгаа юм ч одоо тэгээ юу гэнэ occupation force маягийн юм болж байгаа юм. Эзлэн авсан нутгаа яадаг. Ийм тэгэхээр зэргийн тамаа цэргийн үүрэг дотор хил хязгаарыг тагнах чи хил хязгаар нутагт сууж байгаа шүү дээ. Тэгээд хил хязгаарыг тагнаад хариуцсан орон нутгаа дарангуулан захирч яах. За тэгээд тэр орон нутгийнхаа аюулгүй байдлыг хамгаалах. Тэгээд зэрэгэлдээ улсуудын тухай тагнуулын мэдээ цогцолуулж зарим тохиолдолд бүр дайрч орох. Одоо нөгөө тэнд нь ямарл болчих магадгүй шүү дээ. Тэгвэл дайрч ороод эзлээ айл нутгаад хэлж яах. Ийм үүрэг хүртэл одоо байгаад байгаа юм л да. Тамачи цэрэг дотор. Үүнээс гадна яг цэргийн байлдаан эхлэхэд урдаад нь одоо энэ өгөөдөө хааны гүйгийг донгоцсон юм дээр толгойн туршуул альгин чуулган тавьж 13-ных нь хумсыг хүртэл гэж загнаж штэ тий. Альгинч гэж бас цэрэг яваад байгаа. Тий. Альгинч гэдэг бол их цэргийн өмнө явдаг. Гэхдээ туршуул заншлаач чинь цөөхөн 1-2 хүн явна штэ. Альгинч нар бол нэг бүрэлдэхүүн нэрээ явна. Зарим тохиолдолд 100-д тий. Ер нь болцоо 100-ууд. Тэгээд чи их цэргээс 2 юм уу 3 өдрийн урд газар яваад тэг ингээд нөгөө дэвүүр маягаар ингэж явдаг. Тэгээ дайсны цэрэг ирэхлээр тэр дэвүүрний чи аль нэг хэсэг дайсны цэрэг таар штэ. Тэгэхээр зэрэг
зууралдаж байлтаад хойшоогоо мэдээ өргөлдөг. За эндээс дайсны ийм хүч орж ирж байна гэж. Их хүч байгаад одоо зууралдлаа гэхэд дийлэхгүй их хүч орж ирнэ шүү дээ. Тэгвэл нэг бол ухар цухтаагаад нөгөө отоондоо оруулдаг, хурамч хуралд идэг. Нэг бол ухар цухтаагаад төөрүүлдэг. Тэгэхээр альгинч бол бас альгинч байна гэдэг бол тодорхой хэмжээний эрсдэлтэй. Сэргийлэх анги юм шүү. Тийм, толгоон сэргийлэх анги юм да. Тийм. Юу тамаачи болохоор яг одоо их л өнөрсөл өргөтэй юм. Тэгээд тэрийг заавал одоогийн ямар нэг зүйлтэй зөөрлөн гэхэд ашин зүгээр Израилийн тагнуул дээр бүр нэлийн өнөрсөл өргөтэй нэг альбом тушаалтна. Каса гэж байдаг. Тэр нэлийн төх юм болов гэж зөөрлөл та. Тэгээд царай нарийн мэрэгжлийн асуудал болчих юм болоо. За өөр зэргийн тагнуултай холбоотой ямар сэдв байна? Энийг хоёулаа дахиад нэг дугаар ярьсан ч болохоор сэдв байна. Энд дээр жишээ аваад ярих юм. Ер нь бол зөвхөн зарчмын хувьд бол ийм тагнуулын үйл ажиллагаанууд явдаг байсан гэж. Тэгээд энэ цэргийн тагнуулын одоо гайхамшигтай одоо зохион байгуулагч бол Сүбэдэ Баатар байсан. Сүбэдэ Баатар чинь нөгөө давшиж явж хагаад Кремийг эзэлчихэж байгаа шүү дээ. Кремийг эзлэнгүүтээ Судакыг штагаад тэр чинь Генуи хотын худалдаачдаг хохирож шүү дээ. Тэгэнгүүт Кремд Венецийн худалдаачд ноёлох үүрэгтэй болоод нэг жоохон тийм худалдааны монополь юм болж эхэлж штэ. Тэгэнгүүтээ тэрнийхээ хариуд за тэгээд тэднэрт мэдээж замдаа тарлцсан газраас олзлогдсон олзны хүмүүсийг зарж байгаа тийм үү. Тэгээд тэрнийхээ хариуд Сүбэдэ Баатар тэднээс Европын тухай маш их тийм стратеги мэд цуглуулсан гэсэн юм бичээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бас ийм том стратегийн үйл ажиллагааг Сүбэдэ зохион байгуулдаг. Тийм учраас баруун зүгт Хевчагийн аянданд мордоход бол Сүбэдэ тэр хавьд байгаа улс орон хинтэйгээ сайн биентэйгээ муу одоо бүгдийг судлаад мэдсэн. Хэн нь Монголын холбоотон болж болох уу, хэн нь дайсан болох уу, тэ хэнийг нь хагуулдаж болох уу, хэнийг нь татаж болох уу, хэнийг нь бүр шууд устгах хэрэгтэй. Бүгдээ нь мэдсэн. Энэ одоо энэ ч том тагнуулын үйл ажиллагаа явж байгаагийн илэрхийлэл байхгүй. За цэргийн тагнуулыг өстөл дахиад нэг цаг ярих гэж явж болох. Монгол цэргийн байлдааны журам этикет гэх юм эсвэл юу тоглооны тактикийн талаар бас ярил нэлийн ариун сэдв болох ба. Тий. Ер нь бол яг байлдааны журам мэдээж хэрэг одоо ингээд Монгол цэрэгч нөгөө юу зуутын системтэй тий 10,100,000 гэдэг зохион байгуулалт төмтгээд ийм зохион байгуулалтанд ордог. За тэгээд одоо давшихтаа бол за 3-4 корпус одоо түрүү замын цэрэг гэж яриадсэн шүү дээ. Баруун замын цэрэг, зүүн замын цэрэг, одоо гол замын цэрэг ч гэдэг юм уу те. Ингээд корпус болж давшдаг. За корпус болгон өөрийн байлдааны даалгавартай бусад замын цэрэгтэйгээ байнгын холбоотой урагшилдаг. Нэг 400 дугаар дээр хоёулаа хоризмын дээр зүчингээд давшиж явж байгаад хоёр дүгэх өөдөөс Сэрдэр ямурны бэхлэлтүүдийг өмнө зүгээс нь цогж явж байсан. Эцгийнхэн цэрэг Самарканд руу гарч ирж гин гэж мэдээ авангуудаа буцаад Самарканд руу явчихж явах жишээ нэ. Энд чинь ингээд замын цэргүүд хоорондоо байнгын мэдээ холбоотой байсныг л харуулж байгаа юм л да. За тэгээд энэ давшиж байгаа загсаал одоо ингээд кинонд гараад идэх шүү ингээд морьтой зэрэг ингээд сунаад явцсан гэж кинонд гаргаад байгаа шүү дээ. Бас нэгтэр яг нийт байлдааны журмыг харах юм бол бас тийм биш. Яг гэвэл давшаад явж байгаа одоо цувааны чинь эхний эгнэнд нь хөнгөн морьтой хөнгөн номсомтой цэрэг урагшлна. Бас нэг тийм хагас дугуй байдалтай. Тэр бол яг хөхлөр ингээд давшаа хөвжөлт дайсан хүрээд ирж болно шүү дээ. Айлгинч нарыг буцхоод ороод ирж болно тийм үү? Ороод ирэх юм бол хөнгөн одоо номсомтой цэрэг дайсныг харуулж одоо төр зогсоогоод тэгээд артал цуваа нь байлдааны журамд орох цаг хугацааг олгодог. Ийм зорилттой. За тэгээд одоо дайсны их хүчтэй за тулгарч байгаа хүчнээс хамаарат тий тулгарч байгаа хүчнээс хамаарат магадгүй одоо байлдаж болохоор хүч байвал шууд байлдааны журамж шилжээд жагсааллаа хийгээд тэгээд дайсантай байлддаг.
Тэгэхэргүй их хүч орж ирж явах юм бол нөгөө цуваа чинь ухрах, хурамч ухралтай хийх тактик хэрэгэлдэг. Хурамч ухралт бас хоёр янз. Отоонд авчиж хүчнийг болно. Эсвэл одоо нохоо хэрэл гэдэг байгаа. Нохоо хэрлэр хэрнэ гэж. Тэр нь бол яг хөхлөөр ухарж байгаа л эргэж дайсан л очиж харваж өдөөл дахиад нөгөөдөл нөгөөд ирэхээр нухраал гэл нэг нохоо хүнийг нэг тэгж ээрдэг штэ тий. Тэгж ээрээд одоо жишээлбэл нэг цуваа тэрнийг тэгээд ээрж явах оронд нөгөө хоёр цуваа нь ард орн бүслэх ажиллагаа хийх гэдэг ч юм уу. Ийм бас одоо тэрийг юу гэх стратегийн отоо гэх юм уу тий. Тийм юм зохион байгуулж болно. Эсвэл нөгөө дайсан цэрэг чинь нэг газар цуглараад ирсэн байж тээ. Тэгэхээр нөгөө хотууд хөнгө болцсон байгаа шүү дээ. Тэр хооронд нь хотуудын эзлээд нөгөө цугаанууд нь. Тэгэхээр дайсан одоо хамгаалах юм болно л гэсэн үг л дээ. Хамгийн мэс үтгэж байгаа юм чинь. Ийм бас аргыг хэрэгэлдэг юм байсан. Энэ байлдааны тактикийн үед. Тэгээд бас нэг монголчуудын хэрэгэлдэг нэг том арга байсан бол нөгөө байлдааны талбарын гүнийг өргөнөөр тооцоод цаг болон орон зайн нөөцөө одоо их зөв цагстай ашиглаад дайсны цэргийн хүчийг дэмий ийш тийш нэг явуулдаг. Энд нэг олон цэрэг гарч байгаа юм шиг тэгээд дайсны цэрэг тийшээ явангууд нь гэжсэн л эдгэр налга бол энд баахан гарч ирэл. Тэгэл ингээл нөгөө дайсны чинь банкын хөдөлгөөнд салган жийдэг. Тэгээд хөдөлгөөн болгон чинь хохирол дагуулна шүү дээ. Ядарна замд унаж яваа мормол нь үхэнч гэдэг юм уу. Ингэсээр байгаа дайсныг санаагаар унгааж одоо сэтгэл зүйн хувьд ялагдах нөхцөл байдалд оруулдаг. Монголчууд нөгөө сүнзигийн онлогч нэг судлааг бол байсан байх л да. Бол монголчуудаас ч юу вэ чи 1700 жилийн өмнө бичигдсэн зохиол шүү дээ тий. Тэгвэл тэр сүнзигийн онол дэр ингэдэг байхгүй. Дааны үед сайн стратегч бол эхлээд ялалтаа баталгаатай болгож хагаад тэгээ байлдд юм аа гэж. Ялагдах хүн бол эхлээд байлдчаад дараа нь яаж ялах вэ гэж бодд юм аа гэж. Тэрийг бол монголчууд амар нарийн хэрэгжүүлж байгаа юм. Эхлээд бүр ялалтаа баталгааж болоо. Нөгөө дайсны ч хоёр тийш нь салгануулаад нааш цааш нь явуулаад сандраагаал хаанаас ирж байгааг нь мэддэхгүй тэгжээтэл ингээл нөгөө энэ тентгүү ингээд цэргүүчин тархаж давшаал хөдөө байгаа нөгөө тайраачд малчид чинь цухтаагаал тэгэл цухтаж ирсэн нөхөрчөөс амар түүх яриа л те ингэж тэгж гэн гэл ингээд нөгөө дайсныг паникт оруулж байгаа байхгүй. Тэгээд тийм одоо мундаг байлдааны аргыг яадаг. Тэгэд энэ судлаачид нэг сони юм хэлж байгаа. Монгол цэрэг бол шийдвэрлэх тулдаанаас зайлсхийх аргыг хэрэглэдэг гэж. Тэгэл нөгөөдхөө тамлал өстө нөгөө нохоо хэрлээрээ хэрээл. Тэгээ сүүлдээ нөгөөдхөн бүр ядраад бүр алиагаа алдчих үед нь заа шийдвэрлэх тулаан боллоо гэж. Энэ бол нөгөө цэргийн одоо жишээлбэл ихэнх одоо цэргийн армиудад энийг одоо баг ойлгохгүй нөгөө цэрэг гэдэг хүн чинь ялах үүрэгтэй хүн шүү дээ. Байлдаад ялах үүрэгтэй хүн байхгүй. Тийм учраас тэгээд шийдвэрлэх тулдаанаас зугатаадаг арга барилыг одоо мэдгүй монголчууд л анх гаргасан байх гэж үзээд байгаа. Ийм нэг сонин бас арга барил байна. Тэгээ ухар цогтхыг ерөөсөө муу гэж үзэхгүй. Буруу гэж үзэхгүй. Жишээл хятадууд бол бүр бичиж байгаа шүү дээ. Монголчууд бол ухар цогтох мухтах бол ер нь юмн чинээ тоохгүй. Ямар ч ариун найдан зүйлгүй хүмүүс байна гэдэг. Европынхан бол жишээл ухарлаа гэхэд ялагдахаараа л ухардаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Монголчууд бол дайрж байгаа ухарн буцаж дайрна ерөөсөө энэ бол яг нүүдэлчдийн дандаа хүчээр давуу дайсантай тулдаж тэрэндээ баг охирлоор ялах ийм одоо тактикийг юуж одоо хэрэгжүүлж байгаа юу байхгүй. Тийм учраас чи тэр чин тулдааны талбараас ухарж байгаа бол тэр шившиг биш. Тэр үл чи хүн хүчээ хадгалж байгаа асуудал. Тэгээ дахиж дайрна. Цаг оновчтой цагийг хүлээж байгаа дахиж дайрч гэдэг юм уу. Энэ нэг хоёр өөр философи яваад байгаа сэтгэл зүй үед. Одоо над дээр цэргийн тактикууд байна л да Монгол. Нэршлүүд нь туламлах, зүүд сатгах, зүрх суглах, хуурамч ухралт, утаан хөшиг, гал төмөр тавих, цас бороо оруулах.
одоогийнхоор одоо бороо оруулах гэж юу тэнгэр бороо буудах гэдэг шүү дээ. Үйл буудах. За орчин үеийн технологи наад хоёр ч нөгөө задаар бороо оруулах гэдэг. Зад задлах. За нуман түлхүүр байр, бух сэжүүр, шивэлэн хамгаалах, хүрээ цэрэг, сөргөө цацах, харган зорчил, нуур байлдаа. Ингээд байлдааны тухайн байлдааны талбар дээрх тактик бол дуусахгүй. Үзэгчдэд бас зарим нэг үзүүлэх байдлаар явал. Тэгээ юу хоёлаа зарим тактикийн энэ зурган дээр харуулъя. Зарим нь хоёлаа одоо аль нэг байлдааны жишээн дээр юу задлж тайлбарлаж ярьсан зүйтэй баг. За тий. Зэн зураг дээр харуул. За Монгол цэргийн байлдааны нөгөө иргэд тактикийн талаар хоёулаа ярилцъя гэсэн байгаа. За ямар тактикууд хэрэгэлдэг гэсэн ба энэ одоо аль жишээ нь вэ? Хоёулаа тактик их олон тактик ярих байх. Энд одоо жишээлбэл хуурамч чухралт. Хуурамч чухралтыг бол монголчууд маш өргөнөөр хэрэгжилж ирсэн. Энэ одоо энэ зурган дээр хүмүүст ойлгомжтой байхын тулд Монгол цэрэг ингээд давшиж орж ирэхэд цөөхөн тооны зэрэгээр одоо бага тооны зэрэгээр дайсан руу эхлээд давшдаг. За ингээд дайсан руу давшиж хагаад эхэнд нэг жижиг тулгаралт хийгээд тэгээд нөгөө цэрэг маань ухар цугтдаг. Ухар цугтаад дайсан араас нь мөшгөн тий дайсан араас нь мөшгөөд хөөгөөд ирэхээр зэрэг нөгөө ухарж байгаа цэрэг маань гэнт эргэж дайсан логоо довтолдог. Энэ хооронд отоонд байсан Монгол цэрэг нөгөө талаас нь юм уу хоёр жигүүрээс нь юм уу довтолж устгадаг. Энэ тактикийг бол Каркаголын тулдаан дээр хэрэгэлсэн. За энийг хэрэгэлсэн одоо жишээнүүд маш их бий. Одоо үнгэн давааны тулдаан дээр зэв хэрэгэлсэн байдаг. Калкагол дээр хэрэгэлсэн байдаг. Ер нь хоризмын дайнд бол маш олон удаа энэ тактикийг хэрэгэлсэн. Ухарч цугтаал одоо өөрийнх нь цэргийн бүгсэн отооны хэсэг рүү оруулж ирж байгаа л цогтөг. Ийм тактикийг. Тэгээ хамгийн тод жишээ нь бол Калкагол. Яг гэвэл хин чин Сүбэдэ чинь ухрахтаа гимбэг гээд нэг мянгатын ноёныг хөсгөтэйг замд нь үлдээчихэж байгаа шүү дээ. Тэгээ Оросууд нөгөө хөсгийн дээрэмдээд тэр мянган зэргийг буцагчаад хөсгийн дээрэмдээд өөстө амар олзолонгуудаа улам шуналаараас нь улам дөргөн давшаал тэгэл ингээл ухарж явж байгаад 8 хоногийн дараа Калкагол дээр Сүбэдэ жанжны отоонд орж байгаа ийм жишээтэй байгаа юм л да. За энэ бол одоо цацсан од ч гэж хэлж болдог бүслэх одоо энэ дээр бол open end тактик гэж байгаа өөрөлдвөл юм задгай байлдааны тактик. Яг тэгвэл нөө дайсан ингээд ороод ирэхээр зэрэг монголчууд ингээд тараад тэгээ дайсныг ингэж тойрч бүсэлсэн байдлаар тэгээ бүсэлчээд нөгөө юугаа бүсэлтийнхэн одоо цаг тойргийг багсгаал. Тэгээ багсгаж ирснээр нэг газар нь юу нүх гаргацдаг. Тэгэнгүүт нөгөө сандарсан дайсан чинь тэр нөхөр зогтсон штэ. Зогтохоор нараас нь намнаж устгадаг. Тэгээ тийм учраас энийг open end гэж байгаа. Энийг одоо хамгийн хэрэгэлсэн тодорхой жишээ бол Шаяа голын тулдаан дээр Унгар Австрийн армийн эсрэг хэрэгэлсэн нөгөө тэдрийг өөрсдийнх нь лагерт бүслээд тэгээ лагер руу галт одоо сумаар харваад тэгээ лагер дотор гал гараад нөгөө Унгарын арми аюу сандралтад эхлэхээр нэгтлээ онгорхоо үлдээгээд тэгээ нөгөө сандарсан зэрэг чинь нөгөө тэр онгорхоогоор нь гарцуутахт бараг Пештийн хан хүртэл хөөж нэгээр нь намлаж устгасан гэсэн юм. Энэ бол монголчууд. Энэ бол нөгөө ан авын үед хэрэгэлдэг. Их авын үед хэрэгэлдэг монголчуудын арга байхгүй ингээд нөгөө үргээж ингэж голдон цоглуулж хагаад нэг газрын цай гаргаад тэрүүгээр нөгөө амтан гараад цувраад цугтахлаар одоо тийч бас нэг алах амтан алахгүй амтан гэж байна шүү дээ тий. Ялгаад үр төлөйн бол алахгүй шүү дээ. Нас гүцний нь бол агнаа шүү дээ тий. Тэгээ тэрийг ингээд цувраад явж яхад одоо агнаж устгадаг. Эндээс нэг юм асуучих. Тэний бас нэг өмнө ярьжсэн жишээн дээр монголчууд ингээд цэргийн байлдаан дээр ингээд тоос осгоол ингээд тойроод идэг
гэдэг нэг ийм ойлголтоо бусад дайснуудад, бусад улс орнуудад төгсөн байгаа. Энэ арга нь юм уу? Эсвэл тэр нь өөр хүрээлэх юм өөр арга. Тэрий ч одоо энэ аргын нэг хэсэг гэж хэлж болно л доо. За. Яг тэр одоо жишээл явган цэрэг бол тэр морин цэргийг чинь юу хөөж тууч чадахгүй шүү дээ, хурд нь гүйцэхгүй. Тэгэхээр зэрэг ингээд тойрж байгаа л нэг газараа нэгээл тэгэл энд бүслэгдсэн байгаа нөхдөө чинь сандрал тэрлүү гарахт нь одоо нөгөө устгадаг. Тэгэхгүй бол чи бүслэгдсэн байгаа хүмүүс рүү дайрвал тэртээ тэрнгүү өгөхөө мэдсэн хүмүүс чинь өөдөөс чинь маш их хохирол үзүүлнэ мэт. Эсрэг байлдаад тэгэхээр зэрэг тэднийг зүхтаалгаж хагаад ар нуруунаас нь харавж дуусгадаг л ийм арга байхгүй. За энэ бол энэ нөгөө цацсан одон жагсаал. Одоо монголчууд энийг Украины дайн дээр одоо ингээд Украинууд хэрэгжилж байна гэдэг өрөндийнхэнгүй одоо ер нь цэргийн урлагийн төвөнд шин юм болж байна гэдэг байгаа шүү дээ. Одоо өрнж байгаа дайныг хэлж байна. Одоо өрнж байгаа дайн дээр одоо ингээд нэг хаан чим нэг танк 20 цэрэг энд ч юм уу нэг танк 20 цэрэг ч юм уу. Тэгээд тэр чи одоо ингээд нөгөө өөдөөс нь харж байгаа орсон цэрэг тоглохоо гэж ойлгохгүй шүү дээ. Танк 20 цэрэг тагнуулж явж байгаа юм болов уу гэд ингээд байжсэн чинь панк гэдэг нэг газар цуглаад 10 танк 200 цэрэг болоод цогт өгчөөд тэгээ буцаад тарчдаг. Яг энийг өрөндөх бол хаста Украинууд цоошин тактик хэрэглэж. Энэ бол Монгол цэргийн цацсан одон жагсаал болохгүй. Цацсан одон жагсаал юу юм гэхэлэр хүчээр давуу дайсан ирэх юм бол тэгэх юм бол монголчууд ингээд тарчдаг. Жижиг бүлэг болоод. Тэгэхээр энэ жижиг бүлэг болоод тарчсан нөгөө хүмүүс чинь нөгөө дайсан чинь ингээд нөгөө өргөн фронтоор шууд хатгалдаан болж өгөхгүй шүү дээ. Ингээд энд тарцсан. Тэгээ ингээд нөгөө дайсан яах вэ хүүгээд ингэж яхад нь нөгөө цэрэг харж агаад тэгээд за дайсныг дайрах одоо аятайхан мөч ирлээ гэвэл нөгөө тарцсан болсон зэрэг чи тэр дээр цуглал нэг газар цохилт өгөөл тэгэл дайсныг цогчдөг. Энэ одоо маш олон тактикуудын нэг л дээ зөвхөн би зурган дээр үзүүлэх тактик нь энэ хэд вэ? Тийм. Энд чи одоо утга нь эхлээ бөөнөрөө хийж байгаа тэгээ хэсэгчлээ задраад дахиад буцаад цугларж байгаа гэсэн. Одоо жишээл нууц тогчонд хоёулаа энийг юу яхах нахаг үний байлдан дээр харган зорчил зорчих гэдэг. Тэгээ харган гэдэг чинь ингээ бутсөөгөөрөө энэ тэнд ургадаг штэ. Тэрийн шиг ингээд энэ тэнд яваад тэгж жагаад гинтхэн нэгдэж байгаа байхгүй. Тэгээд цүү цатгалдаа хийя гэж үзсэн баг. Тэгэхээр гинт ингэж нэгдээд цүү чиг дайсныг цөмөлж орно гэсэн санаа энэ дээр явж байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг тактик дээр чинь нэг байлдаан дээрхэд олон тактик зэрэг явах боломжтой. Тий, комбинацаар хийж болохоор болж шүү дээ. За, өөр ярих тактик нь. За энэ бол юу вэ? Монгол цэргийн одоо эргэх байлдааны тактик гэж. Эргэх байлдааны тактик гэдэг нь нөгөө манай хүмүүс ихэнхдээ юу гэж ойлгох юм гэхээр ингээд дайсан хийж байгаа дурталт нь ингээд нэг юм юу гэх юм бэ циркийн дугуйшгийг мэргээд ийн гэж бодоод байгаа шүү. Тийм байхгүй энэ яах вэ гэхээр давлгаагаар орж ирдэг. Эхлээд нэг давлгаа, эхний давлгаа орж ирээл тэгэл нэг дайсны жагсаал 40-50 м гэж одоо өөрөөр хэлбэл хуйгалсан цэргийг онож алж болдог. Зайг одоо эрдэмтэд тооцож байгаа 40-50 м гэж тооцдог байгаа. Жишээл Тимоти Мэй бол 100 м гэж үздэг. Мэйсон Смит бол 40-50 м байна гэдэг. За ийм хэмжээнд ойртож иртлээ ингэж харваж явж байгаад тэгээд 40-50 м болонгод энэ игнээ эргэжиж байгаа. Энэ игнээ эргээд тэгээ бас эргэж хараад харваж явна штэ. Нэг одоо барууныхан бол Persian shot гэж одоо парфянуудын харвалт гэж хоёулаа нөгөө Ромын цэргийн тухай ярьж ирсэн штэ. Олзлогдсон Ромын цэргийн тухай парфянууд гэж гарч ирсэн морин цэрэгтэй. Тэрийг хэлж байгаа. Тэгээд энэ ингээд харваад ухарж яхад дараагийн игнээ ингээд зөрөөд ингэж орж ирдэг. Энэ эргэх жагсаалын юу онцлог нь юу юм гэхээр нэгдүгээр энэ бол дандаа яг морин цэрэгээр дүрсэлж энд явган цэрэг байх юм бол маш хүнд. Яг тэгвэл ингээд хүн ер нь өштэй өөдөөс чинь асар их олон морь тэгээд сум харваад орж ирж байгаа сэтгэл зүйн хувьд одоо ингэж хүлээж авахд маш хэцүү байхгүй. Ялангуяа чи суурийн иргэншлийн морин тасааг хүн байвал амар л нүгэлцсэн амар юм орж ирж байгаа шүү дээ. Тэгжээс гинт нөгөөдөл нь хэрэгсэн чинь хараас нь залгаал нэг игнээ орж ирээл. Тэгснэ дахиад залгаал нэг игнээ орж ирээ чи тэгээд бүтэн өдөр ингэж дайсныг сэтгэл зүйн хувьд дарамтлаад тэгээд чи аль игнээ нь эргэхгүй вэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Магадгүй
дайсны ингээд нөгөө байлдааны журам алдагдаад эхлэх юм бол нөгөө давшиж явсан игний чинь чигээрээ дунтур зүсэл орох байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол дайсныг ингэж нэгдүгээр тарандуулдаг, хоёрдугаар сэтгэл зүгээр дарамталдаг, гуравдугаар цохилт чинь гинтийн байж чаддаг байхгүй. Өдөржингөө ингээд эргэж байгаа 10 хэдэн удаа эргэж яхад одоо 9 дахин чигээрээ явах юм уу? 15 дахин чигээрээ явах юм уу? Таашгүй. Энэ юг жагсаалыг бол эргэх жагсаал гэж. Бүр балахж байгаа ш та харахгүй юу? Энийг хинч та харахгүй байсан баг. Энэ тэгээд энийг нэ дайсны игнээ юунд ороод ирэхээр эмх самбраагүй болоод ирэхээр л юу гэж байгаа. Тэрийг бол одоо нөгөө толгой орой дээр сууж байгаа жанж. Гэхдээ энийг ингээд бид нар юугаар төсөөлөхөд их амархан байна л да. Амар яриад зурган дээр төсөөлөхөд. Гэтэл чи вэ штэ энийг хийхин тулд маш их нарийн сургуулилт цаг хугацааны төлөвлөлт хэрэгтэй байхгүй. Энэ тус бие даасан бүгдүүд хоорондоо дахиад төлөлтөө хийх нэ. Тий, эн чинь ингээд хэсэг зэрэг ингээд ухраад харвсан ч ихтэй ухраа явж байхад зөрүүлээд эндээс нь нэг нөхдүүд ингээд игнэн ингээд зөрөлдөд орно шүү дээ. Хоорондоо мөргөлдөхгүй байх лав хэрэгтэй. Хоёрдугаар хизэнээс эхлээд нөгөө давшиж байгаа игний харахгүй гэдэг хатуу тооцоотой байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө ухарж байгаа хэдийг харваад тусахчвал баларсан юм болно үстэй. Энэ зэрэг нь ухраад энд байж хахад эндээс ирж байгаа зэрэг эндээс харвал дайсны зэрэгээс гадна өөрөө чинь зэрэг оногдно үстэй. Тэ? Тэгэхгүйгээр яг ингээд зүрх үедээ энэ давшиж байгаа игний харваж эхлээл ухарж байгаа игний харвахаа болиол. Тэгээд эндээ бас очиж сумны хангалттай авч явах хооронд 3 дугаар давлгаа яг ингээд зөрүүл. Энэ бол маш их тийм их том зохион байгуулалтын нарийн арга хэмжээ байхгүй. Тэр нь наадмын нээлтээс дутуугүй юм болно л та зохион байгуулалтын хувьд одоо нөгөө дэлхийн 2 дугаар дайн дээр нөгөө Катюш тасралтгүй харваад нь чинь бас тухайн үед бол халгын голын дайн дээр их төвөгтэй байдал үүсэж штэ. Нийлж дараагаар тасралтгүй. Тэр дээр зүрлүүл Катюш нараад орд юм уу? Катюш яг үедээ нийлж чиглэлээр. Тийм тэр чинь бол сумын чиглүүлэл харвчж байгаа. Эднэр чинь бол ингээд байнгын хүний үйл ажиллагаа явьж байгаа штэ. Нөгөө талыг тасралтгүй зогсолтгүй байж штэ. Тэгээд байна штэ тэн дээр зүгээр суулгахгүй штэ. Энэ юуг харуулж байгаа нэхлээр энэ байлдааны тактикийг хэрэгжүүлэхийн тулд байна штэ. Энд байгаа зэргүүд чинь зэрэг ирэх хэрэгтэй. Тэгэхээр энд нэг команд хэрэгтэй болно. За тэр командыг дамжуулах холбооны одоо ямар нэгэн арга барил байх хэрэгтэй болж байгаа ямар гар утастай биш дээ эднэр чинь те. Тэгэхээр зэрэг нөгөө тугч цэрэг гэдэг чинь энэ дээр хэрэг болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ айл давшиж явж байгаа л тугч цэрэг чинь нөгөө дээрээс өгж байгаа командыг хараад тугаараа дохио хөнгөтл нөгөөдөл нь эргээл тэгэл ингээл ирж байгаа л хоёрыг нэг ингээд зөрөөд эхлэх үед дохио дээрээс дахиад дохио хөнгөт хоёр тугч цэрэг дохио өгөхөр нэг нь харамхаа болоод нөгөөх нь хармаал ингээл эн чинь нөгөө амар синхрон үйлдэлүүдийг хийхин тулд тэнд холбоо харилцааны асар том тэгээ эднэртэй байхгүй тэгээ юу гэх технологи юм да тэр үед технологи байна л гэсэн үг байхгүй. Тийм тэрнийх нь кодлтын нөгөө талтай тайлахгүй нь шүү дээ юу болоод байгаа юу. Тугч гэдэг чинь миний ойлгож байгаа ингээд тухайн хороо ч юм уу ангийн гол одоо сүнс бэлэгдэл биш юм чинь тухайн цэргийн зориултад хэрэгжлэх юм шүү. Тэр чинь тохиолдол холбооны хэрэгжлэх байхгүй туг гэдэг маань. Тийм ээ. Ер нь юу цэргийн анги байлдааны тугаа алдсан бол цэргийн ангийг татан буулгадаг боломжлол чинь тэр үеэс байхгүй. Яг гэвэл чиний цэргүүд өөрийнхөө байлдааны тугийг хараад тэрнийхээ командыг биелүүлдэг байгаа шүү дээ. Тэгж яхаа чи байлдааны явцад нэг нөхөр очиж тугийг булааж авангуудаа ухар гэж тохиул нөгөө зэргүүч бүгд ухар шүү дээ. Тэгэхээр тийм анги чинь тараагаад өөр ангид өгдөг. Тэгэхгүй бол нөгөө туган дайсны талд орсон юм биш. Холбооны хэрэгслээ алдсан. Холбооны хэрэгслээ алдсан. Тийм байна. За иймэрхүү байдлаар гэх мэтэр дуусахгүй тий. Тий, зөндөө байна. Бусад юмнуудын би бас нэлээд олон тактикуудыг тэмдэглэж авсан дээ. Тэрийг цаг гаруул асууя да. За тэгье. За. Саяхан ярьснуудаас өөр одоо шин энэ цацсан од төр ярьсан тий. Цацсан одог төр ярьсан. Сэжүүр юу бухс сэжүүр ярих тактик бол маш олон байна. За бухс сэжүүр гэдэг маань дайсан ингээ бүслэх гээд ирэх юм бол
нөгөө бух толгой эврээ ингээд сижиж байгаа юм шиг тал талаас нь бүсэлтийг сэт зөхөн гаргах. Одоо бух сижүр гэдэг маань. Цүү цатгах гэдэг маань нөгөө Сергей Бодровын кинон дээр нэг айгүй гоё эффекттэй нэг сцен гардаг штэ. Нэг хэдэн цөөхөн хэдэн баатар ингээд хоёр сэлмэн гэж барайл нэг юм гурвалжийн хэлбэртэйгээр дайсны жагсаал руу цөмрөөд орж байгаа тий. За тэрийг бол яг цүү цатгах жагсаалын нэг одоо хэлбэр кинон дээр яг эффекттэй болгохын тулд хийж байгаа. Ер нь бол тэр чинь яаж байгаа гэхэлэр ингээд давшаад орж яхад тэр цөөхөн хэдэн баатруудыг чи арталд бас цэрэг явж байгаа байхгүй. Тэгжээж ингээд цүүцээр ингэж хатгаж байгаа юм шиг дайсныг нэг сэтэлж орох. Зүрх суглах гэдэг нь одоо юу үнэгэн давааны тултаан дээр ярьсан шүү дээ. Тэр олон ингээд шивэлцсэн байгаа дайсны яг нэг цэгийг явж байгаа тэр цааталт нь дайсны жанжны одоо асар байна гэдгийг судалж мэдчихэд тэгээд цүү цатгалтаар хатгаад тэгээд очиод жанжныг нь барьж аваад ингэж одоо яадаг. Гэх мэтэр энэ дэр одоо айгүй олон жишээ юм ярьж болно л доо. Энэ тулгамлах гэдгийг хоёлаа бас нэг ярьсан тийм нөгөө германуудын нэг айгүй сайн судлаад Гудерианы танкын харимууд энийг ингэж хэрэгжилж ирсэн гэдэг. Одоо эн чинь дэлхийн 2 дугаар дайны зөвлөлт Германы дайны үеийн түүхийг аваад үзэх юм бол эн чинь Киевийн цүлхэн, Харьковын цүлхэн, Минскийн цүлхэн гэл хэдэн зуун мянган улаан армийн офицер цэрэгнэр чинь олзтонд орж байгаа. Тэр чинь яаж байгаа гэхээр фронтын шугамыг ингээд хоёр жигүүрээр нь танкын хүчтэй бригадаар цөмлөөд тэг ингээд Монгол цэргийн аргаар тулмалж байгаа байхгүй. Ингээд тойруулаад. Тэгэхээр энд байгаа цэрэг нэг бол бүсэлтэнд орохгүй тулд ухарж гарна. Тэгэхээр давшиж байгаа цэрэгт асуудалгүй болж эхэлж штэ. Дайс ухарж байгаа юм чи. Эсвэл үнэхээр буслагдтээд одоо юу яаж байгаа. Тэгээ тэрнээс гадна өөр зүүндээ олон тактик бий. Одоо бүүмэд Ливницийн тултаан дээр утаан хошиг тавьчихж байгаа. Тэгээ нөгөө утаан хошиг тавьчихгонгууд одоо яаж бодсон гэсэн морин цэрэг явган цэргээс хурдан явна тийм үү. Тэгээ утаан дотор орчхоор нөгөө явган цэргээс тасарснаа мэдэхгүй болж байгаа байхгүй. Нөгөө морин цэрэгч давшиж явж байгаад. Тэгээд тэгжээтэл гинт утаан дотроос Польшоор амиа авраарэ гэж хашгирсан цэргүүд өөдөөс нь зүрж гарч ирээд тэгээд шин паник үүсгэж штэ тий. Паник үүсгээ тэгээд нөгөөсөө одоо чинь тэнд нь бодлоо тулж жагаад нэг нэгээр нь устгаад тэрний дараа явган цэрэг үл явдаа сайхан царан дээр тавьсан бялгуулга идэж явж байгаа юм л да. Тэгээд тэр бас их сонин нөгөө тэр Ливницийн тулдааны тухай Европын бичгтээ Монгол цэргийн жагсаалт мэт юм мангасын толгой шиг юм уу, лууны толгой шиг юм уу юм дүрстэй амнаас нь ингээд утаа сайгсан юм байсан. Тэрнээс их дуу гарч исэн гэж үзсэн баг. Тэгэхээр магадгүй нэг тийм анхны их бүү маягийн одоо их бүү гэдэг нь сум нь очиод хүн анхтай биш дуучин байваа гаргадаг ч юм уу утаа гаргадаг. Тэр зөв нөлөө үзүүлээд тий нэг тийм зэвсэг хэрэгэлдэг байсан юм байна гэж бодохоор жишээлбэл одоо энэ галыг байлдааны тактикт бас хэрэгэлдэг жишээнүүд байгаа. Хоёулаа тэр дөрөвчийн дугаар дээр хоризмын дайныг ярьж байхдаа Жалалиддин анхлаа юу эхлээд зүч 3 түмэн зэрэгтэй Ферганы өндөгөр давшиж орж ирээд божигнуулаад тэгээ Жалалиддин 200 мянган зэрэгтэй өөдөөс нь хөдлөөд эренгүүт өөдөөс нь гал тавьчиад ухраа талбарчиж байгаа байхгүй гэдэг ч юм уу. Ийм одоо жишээнүүд байна. За задын ухааныг хэрэгэлсэн гэдэг. Энэ нөгөө Америкийн эрдэмтэн Тимоти Мэй гэж байдгийг тэр энийг айгүй их сонирхож ярьсан судалсан юм байгаа. Хэд хэдэн газар зайд хэрэгжилж ирсэн байна. Жишээл нууц товчон дээр бол Кутны байлдаан дээр. Энд чинь юу штэ 8-ны буйрог хаан за тэгээ баахан Сальжууд, Хатган, Хонград гэд баахан Монгол аймаг Жамуухаг гурханаар одоо өргөмжлөөд одоо ойр дууд энэ төр нийлээд одоо юу Чингис хаан, Ван хаан хоёрын эсрэг байлдаж байгаа энэ байлдааны хэлж байгаа. Тэгээ тэн дээр тэгж байгаа байхгүй. 8-ны буйрог задын арга үдсийг мэддэг 8-ны буйрог хаан Ойрод аймгийн Худугай бэхий хоёр зад барих зан үйл хийцгээв. Гэтэл зад нь урвж өөрсдийнх нь толгой дээр бороо шоврог цас олон буулаа гэж. Тэгэхээр тэр байгалийн хүчин зүйлийг ашигладаг нэг ийм технологи байгаа. Гүнж бид нар нөгөө ган гачиг болохоор нөгөө юу тэнгэр мэнгэрээ дахиад лам нар ном уншаал тий. Тэрийг бас мэдгүй одоо үний юм хотлоо юм физикийн үүднээс тайлбарласан бас юм хүмүүс тэнд байна лээ. Магадгүй юм.
одоо Рашид эдийн судрын чуулган дээр 1232 онд Тулуу хаан Алтан улсын зэрэгтэй байлдахдаа энэ зад задлах аргыг хэрэгэлсэн гэж бичсэн байна. Тэгэхээр энэ нэг тийм арга нуус товчонд ярьж гараал, судрын чуулган дээр ярьж гараал те ингээд их бодоход энийг хэрэгэлдэг одоо тийм аргууд бол байгаад байгаа юм л да. За энэ дээр хоёулаа жагсаалын тухай бас тусдаа ярих хэрэгтэй. Саран жагсаал гэж. Тулгамлах тактикээр хэлхийн тулд ингээд саран жагсаал гэж юм хагас дугуй хэлбэртэйгээр жагсдаг. Тэгээ дайсан дайраад ороод ирэхээр нөгөө төвийн хэсэг нь тулан байлдаад хоёр жигүүр нь тулмалдаг. Энийг одоо саран жагсаал гэж. Гэтэл нөгөө талаас нь нуман жагсаал гэж. Одоо энийг бол судрын чуулган дээр энэ нөгөө Хорезм шахын хүү Султан Жалал-ад-Дин нэг Чингис хаан хөөсөр яваад энд мөрөн дээр очиж бүслээд авдаг шээ. Тэгэхэд бичиж байгаа байхгүй Монгол цэрэг султаныг тал талаас нь хүрээлэн хагас дугуйгаар хар араас эгнэн эрхүүд гэж. Энд мөрөнд нумын хөвч шиг тулсан гэж. Энд мөрөн чинь хөвч нь болоод Монгол цэрэг нь ном болж байгаа байхгүй. Тэгээ нар гарахад султан гал усны дунд орсноо мэдсэн гэж. Ингэж бичиж байгаа. Энийг нумын төлхөр байр хийх гэж нэрлэдэг. Ийм юу гэж байгаа. За бухс ижвэрийн тухай хоёлаа ярьсан. Ингээд цаашаага ярихаар их байгаамаа. Тийм учраас хоёулаа нахав гүний байлдаан дээр ингээд жишээ аваад ирнэ. Нуус товчон дээр айгүй тодорхой байлдааны жагсаал тактикийг айгүй тодорхой бичсэн энэ хэсгийн нахав гүний байлдаан байна. Одоо нөгөө урвагч жамхагийн хамар. Тэн дээр ч нэг юу яж байгаа штэ. Чингис хаан ингээд за 8-тай байлдахын өмнө Чингис хаан энийг хоёулаа цэргийн зохион байгуулалт дээр тусдаа ирээд нөгөө 100 мянгатынхаа зохион байгуулалтыг хийсэн гэж энэ хаалх голын орчимд Тэмээр гэдэг газар байхдаа хийсэн гэж. За тэгээд ингээд 8-тай байлдахаар хөдөлсөн байгаа. Тэгээд Зэв Хувлээ хоёрын ангийг айлгийн чуулгаж урдаа явуулсан. Тэгээд ингээд энэ хоёр чи Евсоргоо сайр хээр гэдэг газар ирээд тэнд 8-ны харуултай тааралдаж анх хатгалдсан байна. Тэгээ хатгалдахдаа нэг шунхан улаан хонгийн эцэнхийн мөрийг дайсан цорид олцлуулсан гэж. Тэгээ ирэхэр зэрэг 8-ны харуулын нэг нь үзчихэд Монголын ахт их ядруу туранхай юм байна. Тэгээд хаа байсан халахгүйс марш хийж ирсэн. Тэгээд байлдах чадвар муутай юм байна гэсэн дүгнэлт хийгээд хаанда мэдээлж өөрөө бил дайсныг тайвшруулж штэ. За тэгээд энэ цэрэг ирээд сайр хэрийн хөндөд буухта хүн бүр 5 гал түлэгдэг тушаал Чингис хаан өгсөн баг. За энийг бол гал огж атгах гэж. Галаар цочоох энэ арга гэж. За тэгээд энийг нөгөө 8-ны цэрэг нуус товчон дээр бичсэн хэсгүүдийн бийж амдэр. Ханхар хаан уулын ороогоос хараад Монголын цэргүүд сайр хэрийн хөндийг бүрхэн очиж буулаа. Өдөрт ундран нэмэгдэх бусуу одноос олон галтай хүмүүс байна гэж айлгаж штэ тий. Эний чинь сүүлд нь 1921 оны 1-р сард борон хүрээг дайрахтаа хэрэгэлсэн арга штэ. Тэгэхээр энэ одоо монголчууд л баруунд зааж өгсөн бай дарах гэдэг юм л да. Тэгээ энийг сонссон Таян хаан Монголын агт морд туранхай хэмээгдмүй бид улс иргэнэ Алтай нуруу дагуулan буцаан хөдөлж цэргээ засаж тэднийг өдөрдөн явж Алтай мөлөг хүртэл нохоо ирэх аргаар дуулдъя гэж. Өөрөлдвөл ухраад тэгээд ингээд нохоо хэрэлгээд тавилаад хэд ярьлаа да тий. Ингээд тэгээ бидний морд тархан тул мордынхаа хэвлийг эзсийг татан дундруулж Монголын агт мордыг бахардуулаад тэгээ эргэн довтлё гэсэн утгатай юм хэлсэн чинь хөчлөөг нь нөгөө дормжилтагчдэр жирэмсэн юм шийх газараас хол явж үзээгүй жижиг дуулын бэлчээрээс цаашаа гарч үзээгүй хүний үг байныг жицгээгээ дормжилж байгаа. За тэгээд энд нь одоо нөгөө жанжтан ч усан дургуйцаа тэгээд манайхан заа байлдъя гэдэг ингээд ирж байгаа. За тэгээд энэ чи хоёр талаас зэрэг хөдөлсөн ирээ Таян хаан чи нахав гүний уул тавьцаа. Нахав гүний уулын зүүн сугаар өнгөрдөг ч үлээ дээ. Энэ нь одоо Булган аймгийн Дашин жилэн суманд байгаа Лах баян уул гэж үзээд байгаа. Тэгээд Захар Монгод төрөв гэж байгаа. Энэ Лах уулнаас зүүн урагшаага Захар гэж газар байл дээ. Тэр юм болов гэж би бодоод байгаа. За тэгээд 8-ны цэрэг хамаагүй хүчээр олон байна гэж. Энийг одоо шил Гүмлэвгоо тооцохдоо Чингис хаан 50,000 зэрэгтэй байсан. Таян хаан
80 мянган зэрэгтэй байсан гэж тоолсон байлээ. Яаж тоолсон бол би мэдэхгүй, зүгээр ном дээрс бид гэж унссан. Тэгээд 8-ны цэрэг их байна гэсэн чинь Чингис хаан олноос олон цөөнөөс цөөн хор болмоо зэ гэж. Энэ Монгол цэргийн баялдааны их том стратеги байхгүй. Цөөн хүчээр олон дайсныг ялах ёстой гэж. Олноос олон гарц гарна, цөөнөөс цөөн гарц гарна гэж. Ингэж хэлж штэ. Тэгээд харуулыг нь үлдээгээд цэрэг засрун харган юргал ёрчиж нуур байлдаж цүү цатгалдаа хатгалт яагч. За хоёулаа харган юргал зорчих, ёрчил ёрчих гэдгийг түрүү ярьсан тийм. Харган юм шиг энт харганы бут шиг ингэж цөөнөөр ингэж тарж давшаад тэгээд нуур байлдана гэдэг нь нууранд юм жиүүлж байгаа юм шиг ингэж бүслээд тийм. Ингэж бүсэлж хагаад тэгээд цүү цатгалт гэдэг нь гол цэгийг болж байгаа. Одоо цүү цатгах жагсаалаар цохиж гаргана гэдэг. Энэ их тийм сони хэсэг байгаа нууц төвчөнд. Яг цэргийн тактикийн үүднээс авч үзэх юм бол. За ингээд арга тактикаа тодорхойлчлаа тийм Чингис хаан. За ингэж байлдана гэдэг. За тэгээд ингээ хөдөлж байгаа тухайн хөдлөөд давшиж байгаа тухайн бичиж байгааг нөгөө Таян хаан чинь нахуу уулан дээр суучаал жамгуугаас гүй юм бэ гэдэг асуудаг шүү. Тэн дээр тэрийг ингээд анхааралтай унших юм бол айлгинч, манлай цэрэг, гол цэрэг, хөтөт цэрэг гэдэг дөрөв багчиж байгаа юм. Тэгээд одоо ингээд айлгинч нар гэдэг тэгэнгүүт зэв хувлаа зэлмээс үбэдэгээд нөгөө Чингис хааны дөрвөн нохс гэдэг байгаа шүү дээ. Жамгоо тэр чи амар бичиж байгаа шүү дээ. Ямар тухтай, ямар хэлтэй гэж үлээ. Үний махан үнстэй гэдэг. За тэгээд манлай анги ингээ явхад айлгинчлаад энэ дөрөв явж байгаа. Тэгээд тэрний араас урууд мангуудууд явж байгаа. Жорчи, хуйлдар хоёр. Урууд мангуудууд. Тэгээд тэрний араас Чингис хаан өөрөө манлай ангид явж штэ. За тэгээ энийг ингээд хальт үзэх юм бол бас нөгөө байлдан тангах арга. Дайсны зэрэг хаана илүү хүчтэй байна мэн гэдгийг мэдэхгүй учраас нөгөө айлгинч нар чинь уртталт нь дөрвөн нохой уртталт нь. За тэгээ энэ дөрвөн айлгинч одоо баатрууд чинь адил эрэхтэй байсан гэх юм бол айлгинч зэрэг чинь дөрвөн гэж байгаа байхгүй. Тэгээ дөрвөн газараар дайсныг хатгаж үзэж штэ. Хаана илүү хүчтэй байна мэн гэж. За тэрний араас урууд мангууд байдаг ингээ харахад бол тэд нэр зүгээр араас нь очиод байлдах зорилготой биш. Орон байлдах ийм зорилготой явж байгаа гэж харагдаад байна. За тэгээд дараа нь тэрний арталд Чингис хаан одоо өөрийнхөө цэрэгтэй явж байгаа. Тэн дээр бол зүгээр энэ Тэмүүжин Баатар явж гин гэдэг жамгоо тайлбарлагдсан. Төдөн зэрэг байна гэж бичсэн юм байхгүй л дээ. Гэхдээ мэдээж ойлгомжтой энэ чинь тэр үед Чингис хааны урт талд хаан байлдах үүрэгтэй архаа хасрын шилдэг мянган гэж одоо хамгийн шилдэг мянган баатар гэж Чингис хааны урт талд явж байлддаг. За тэгээд Чингис хаан явж байгаа учраас ишгтэн цэрэг цуг явж байлдана тий. За тэгээд Черби сайд нарын цэрэг цуг явж байлдана гэдэг ч юм уу ийм. Энэ бол нэг хамгийн шилдэг цэргийн хэсэг байгаа байхгүй Чингис хааны цэрэг. Элит батальон. Нөгөө жинхэнэ хүнд хуйхтай цогцолт өгдөг цэрэг явж байгаа. Тэгээ тэрийг жамуухай хэлэх, Таян хаан хэлэхдээ өйсөн шуу мэд шилмэлцэн гошуурч айсаг гэж. Тэгэхээр энэ цүүцэн жигсаал шиг гошуурч гэдэг чинь тийм нэг юм гурвалжин хэлбэртэй орж ирж гин гэсэн үг шүү дээ тийм. Энэ жагсаалын бас хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл цүү цатгах маягтай. Нөгөө айлгинч нар урт талд нь ингээ бужигнуулаад, дайсны нэг ингээ бужигнуулаад урууд мангуудад хоёр талаар нь ороогоод яг Чингис хааны цэрэг бол цүү сатгаж орж ирэхдээ үжи нөгөө айлгинч нар хаана сул тал байна гэдгийг жагсаалын дайсны жагсаалын сул тал хаана байна гэдгийг мэдсэн байж байгаа шүү дээ. Тэгээ тэрлөө натгана гэдэг ч юм уу ийм зорилготой явж байгаа. Тэгээ тэрний араас гол цуваа гол цэрэг явж байгаа. Гол цэрэгийг бол хавт хасар захирч байгаа юм л да. Тэгээ тэр хавт хасрын тухай нөгөө жамгууч нь хасрын тухай амар юм бас яриад. Тэгээд Таян хаан тэр цэргийг нь асуухтаа нүүгүүлтэн гэж айсав гэдэг. Тэгэхээр их л олон хүн ингээл нүүгүүлсэн олон. Тэгэхээр чиний шилдэг цэрэгч нь урдаа манлай дотор. За яг магадгүй зэвсэглэл төдий сайн биш.
Тэ? Цэргүүд нь гол цэрэгтэй. Тэд чинь бараагаар айлгах бас давхар үүрэгтэй яваад байна шүү дээ. Нүүгэлцсэн олон нөхөр явж гин гэдэг. Ингэж явж хагаад тэгээд хамгийн сүүлд нь отчигн ноён хөтөц цэрэгтэйгээ явж гинэ гэдэг. За тэгээ хөтөц цэрэг гэдэг маань нөгөө цэргийн одоо юу гэх юм бэ? Логистик хангамжийг хариуцдаг нөхдүүдийг хөтөц цэрэг гэдэг байхгүй юу? Бэлтгэл цэрэг бас. Бэлтгэл цэрэг бас байгаа. Цувааны сүүлд явдаг. Хатуучин, малчин, за тэгэл сумчин, зэвчин, дархан, төмөрчин, тэрэгчин, тэгээд эмч, домч те энэ улсуудаас бүрдсэн. Бүр аргавар тэгээд эдгээр чинь бас нөгөө туслах нэг 13-аас 15 насны хүүхдүүд бас энд чи яваад байгаа байхгүй. Тэгэж одоо мал зал хариулах төдийд бол хүүхдүүд гүйлдэн шүү дээ те. Тэгээд энэ дайны үед эдгээр чи ингэж явж байгаа нас нь гүцээд өртөлтөө жинхэнэ цэргийн тоонд шилжиж орно шүү дээ. Гэх мэт. Тэгээд энэ зарим үед энэ хөтөц цэрэг тулдаанд орж ирснийг бол энэ нахав гүний байлдаан дээр харуулдаг байхгүй. Тэр ихэнхдээ хөтөц цэрэгч бол гүйцэтгэх үүрэг бол юу шүү дээ. Дайсанд сэтгэл зүйн дарамт үзүүлэх. Жишээлбэл одоо баахан эсхийн мод чирдэг ч юм уу. Их тоос гаргаж амар их цэрэг ирж ийн гэдэг дүрийг гаргах. Тэр ч бас байлдаж яваа хөндүүлгийг хэцүү асуудал болж нэг ядаргаа гарч байна. Бас нэг ядаргаа болж байгаа. Гэх мэтийн ийм үр гүйцэтгэдэг ийм байсан байгаа юм л да. Тэгээ энэ нахав гүний байлдаанаас бол яг Монгол цэргийн байлдааны тактик, зохион байгуулалт, арга аягүй сайхан харагдаж байгаа байхгүй.